За бүгдээрэнд нь орой мэнд хүргэе. Тэгэхээр өнөөдөр энэ Монгол улсад болж байгаа үйл процесс биднээс дүгнэлт хийх ёстой. За нарийн деталь руу ингээд ороодох юм бол дуусахгүй. Гэхдээ хамтарсан засгийн газар байгуулагдаад жилч болоогүй ингээд өнөөдөр ихтгэл хүлээлгэх асуудал болж таарч байна. За тэгээд засаглалын асуудлууд бол байгаа. Гэхдээ олон улсын жишээг бид нар заавал хамтд нь авч үзэх ёстой маа. Бидний тулгамдаад байгаа энэ асуудал ганцхан манад тохиолж байгаа биш шүү дээ. Маш олон орнд тохиолж байгаа. Засаглалын ч гэсэн янз бүрийн хувилбартай орнуудад яг л адилхан асуудал тохиолж байгаа. Энэ өөрөө онолтой л доо. Өөрөө угаасаа энэ талаар бичсэн олон ч ном. Тэр үтгийг л эдийн засгийн Нобелийн шагнал авсан эдийн засгчид хүртэл байг. Тэг нэг агуулга ирмээр байна. Elite capture гэж байна. Юу гэсэн үг вэ гэхээр байгалийн баялагаас хэд хамааралтай байхаар за тэрийг улс төр эдийн засгийн цөөхөн бүлэглэл тэрний хяналтан дээр л байдаг байхгүй. Тэгчээд олон нийт рүү урсгалыг нь боочдөг юм. За эндээсээ салахгүй тулд улс төрийн тогтворгүй байдлыг үүсгэдэг. Засгийн газруудыг шил дараалан унгаадаг. Өнөөдөр бид нэр ингэж хармаар байна. Засгийн газар унснараа эсвэл ерөнхийдөө итгэл хүлээлгэхгүй байснараа эсвэл улс төрийн тогтворгүй байдал үүснээрээ яг хэн хожоод байгаа юм бэ? Хинд энэ ашигтай болчихов? За ингээ харах юм бол ер нь илүү ойлгомжтой харагдана дөө. Хэдхэн сарын өмнө энэ үндэсний баялагын сан өөрөө тэр олон нийт рүү урсгах ганц урсгал нь мөн бохгүй. Бид нар нэг цоошнор бодоод олцсон ч юм биш. Бусад орнуудад яг ингэж л явдаг. Гэхдээ энийг хийх нь өөрөө эн чинь бусад тэр элитүүдийг хийж байгаа тэмцэл байхгүй. За энийг хийж чадахгүй бол эсвэл явахгүй бол энэ өөрөө буцаад улс төрийн тогтворгүй байдлыг үүсгэж энийгээс гардаг. За энэ дээр бол дотоод гítэлтэхгүй гадаад дотоод ялангуяа уулуурхай эрхэлдэг компаниуд энд угаасаа Монгол гэлтэхгүй бусад орнуудын жишг дээр бүгдээрэнд нь байгаа. Энэ ганцхан жишээлбэл Монгол улсад ганц Rio Tinto том уурхайтай биш шүү дээ. Яг энэ том уурхайнууд дээр ч гэсэн ажиглагддаг. Баялагын сан өөрөө яаж амлах вэ гэх юм бол тэр өөрөө мөнгөж ижлэм бил. Тэр баялагаас орж ирж байгаа орлогын тодорхой хувь нь тэр баялагын сангаар дамжаад олон нийт рүүгээ эрүүл мэнд боловсрал болж ижил энэ асуудал урт хугацаанд шийдэгдэх байхгүй. Тэгэхээр яг энэ асуудал мөнгөжүүлэх болоод ирэхээр яг урд нь бол зүгээр яриа хэлбэрээр л явж байсан тийм. Яриа хэлбэрээр маш олон жил явсан. Яг мөнгөжих болоод хармаанд нь тулаад төрөвчөнд нь тулаад ирэхээр яг өнөөдрийн асуудал үүсэж байгаа. Энэ бол мэдээж засаглалын асуудлыг хэсэг нь байх л да. Гэхдээ бүр том зургаар бол энэ байгалийн баялагын шудраг хойролт, байгалийн баялагын хойролтын төлөөлөл тэмцэл байхгүй. Олон оронд явж байгаа шүү. Олон оронд ч явж байгаа. Одоо хүртэл ганцхан Монгол гэлтгүй. Монгол ChatGPT-гээс ингээд та нар асуугаар. Энэ ChatGPT ашигладаг хүмүүс байгаа юу? Монгол аль дөрвөн жишээнд нь орцсон явж байна л да. Монгол нэг жишээнд нь миний ChatGPT дээр шууд л гарч ирж байна. Тэгэхээр энэний ард гарахгүй бол бид нар буцаад энэ чөтгөрийн тойргоос гарахгүй ийм нөхцөл байдалтай л байгаа юм л да. Энэ баялагын сан бид нар яаж игэл ардан заавал гарах ёстой. Хэдэн засгийн газрын нүүр үзэх юм бүү мэд. Энэ шудраг хуульд руу бид нэр тэмүүлэхгүй л бол буцаад мууч шиг. За 1 минут нэмж өгье. Энийг хийж чадахгүй бол мууч шиг дэндүү бол. Яг өнөөдөр бид нэр зүгээр нэг ганц нэг чагсаалаар ч юм уу эсвэл одоо жишээлбэл одоо өнөөдөр бидний нүдэн дээр болж байгаа үйл процессыг яг нэглэхэд цаана маш том санхүүжилт, маш том зурсан PR стратеги явж байна л энэ бас Монголд болоод байгаа юм биш ээ. Бусад орнууд дээр ч гэсэн бас л яг өндөр санхүүжилтээр ингэж явдаг. Тэгэхээр энийг 106 гишүүн бид нар их нухацтай том зургаараа агуулгаар нь том зургаар нь харах ёстой. Нэг жижиг детальд төөрчихгүй байх ёстой. Том зургаараа харж энэ дээр бид нар илүү хэрсүү шийдвэр гаргах ёстой. Яг гэх юм бол энэ дээр яг олон нийтийн маш том хүлээлт байгаа шүү. Яг олон нийт ард түмэн бүгдээрээ нүдээ завчихгүй яг ширтэл харж байгаа. Тэгэхээр тэр хүмүүсийн нүдний өмнө бид нар бүх үйл процессыг
ил тод явуулаасаа л гэж чин сэтгэлээсээ эцэст нь. За Дамбайн Батлуудаг